За hi guys, та нараа нэг онцгой таалгая. Улаан хувцастай Roblox-ийн хамгийн амжилттай тоглоом бүтээсэн тэр юу вэ? Тэр бол мэдээч сайн биш үү дээ. Харин авиг маахи гэдэг. Өнөөдрөөс эхлээд би Roblox геймплей юу да та нарт зүгээр нэг тоглож өнгөрөхгүйгээр story маягаар үед авахгүйгээр яаж үзүүлэх болно. Тийм болохоор бичлэг дуслах үзээрэй. Нэг өндөр унтаас иртэл нэг сонин газар ирчихсэн байлаа. Юу гэдгийг нэлээд мэдсэнгүй. Тэгтэл ингээ хартал гоё уур амьсгалтай газар ирчихсэн байна шүү. Лок бейс гэх юм бахарна. Тэрний нартал гинэт хаалга шалзгаа бүрхэглээ. Өөрөө түүжигдлээ гэж бодвол ягч байлаа. За ямар ч энэ газрыг ажиглая гэж бодоод ойр авиг ажиглаа явж байдлаа. Голоор нэг баахан амтын явж шүү. Яа нэг сонин амтан. Зүүлээд нөө та гэж бодлоо. Үнэхээр бодтой зүуд бай. Ийм бодтой зүуд гэж юу байхав? Тэгэхээр энэд нэгэн дээр нь очиод хүртэл тас ахур гээд миний бейс рүү явдаг тийм ээ. Гэнэ гайхал дагаа явж байлаа. Гэл нэг гэртэр ороод огч тийм да. Хэлэх надаа мөнгө гэж байсан. Манай гэрт удаан багтсан надаа мөнгө гэж байсан. Гэл ойлгосон. Энэ голоор явж байгаа юмд надад өнгөө мөнгө өгд юм байна гэдгийг. Тэгэл би голоор явж байгаа юмдыг авахар шийдсэн. Бас энэ ч бас өндөө өөр хүмүүс байлаа. Энд чи нэг хүн авар том захас өрөө явж шүү. Ханаас юм авсан бол эдрийг барьж болд юм бахтаа гэж бодлоо. Барьж болохгүйсэн. Ил гайхал ойр авиг ажиллаад явж байлаа. Очиод нэг хийм бейс нь онгоцсон бахаар очиод орлоо. Ил хүмүүс тэр бейс юмнуудыг хулгалаад гайхал яг хулгалаад байгаа юм болоо гэл. Би яхаа мэдчихгүй ингээд айлын бейсэнд түүжигдээд байж байтал. Гэрээс нь орж ийн амиг алдаад авт юм байна. Гэл би гайхал өнгөрлөөдөө гэж бодвол тэгтэл миний амьдыг хулгайлж дим да. Тэгэр тэрл миний цовны ганц амт нь болох та тасахуур алга болсон байлаа. Тэгэл би маш их гониглэж энийг сайн анхаарад өөрөөс хүчтэй байх ёстойг ойлгосон юм. Энэ газар ийм гоё уур амьсгалтай хүртэл тань байх аргагүй газар гэдгийг ойлгосон. Тэгээд тэрний бие сонгоцсон бахаар нь яс тийш гүйж өцсөн. Голт нэг юм гурван бахаар энийг авсан. Яс утаасан. Явсаар байгаа. Би интер хийлээ. Өөрхөн бистер хийсэн. Рэрот гоо тэгээд ийм юмтай олчихлоо. Ихэр сайн гэдгийг мэдгүй ч. Ихэр сайн харагдж байлаа. Магадгүй энэ амьдтын бурхан ч гэж байгаа. Мэдгүй. Нэршлэл гэсэн. Тэгэл би дахиж гараад өөр амьд олгоо шийдлээ. Тэгэд байж байтал миний найз ч гэсэн энэ ертөнцид орж ирснийг би гэн дазарсан.Эл мэй найз хаана байгаа юм болоо гээл. Найзаа хайгаа явж байтал. Би сонголттой шүү. Яс тэр усч байтал тэр эзэн үрээд ирлээ. Шүтэг эзэн очоод олцсон юм. Би тэр үний бейзэн дээр ямар үлдсэн. Ихтэй хэдэн жудаа өгсөн ч гэж амьлаад байсан. Тийм болохоор би энэ ертөнцид хэдэн жудаа өгсөн ч дахиж амьлж болох юм байна гэдгийг сайн ойлгосон. Тийм болохоор гүгэл гол юм биш. Идрэл хамгийн чухал зүйл юм байна гэдгийг би анзаарсан юм. Тэгэл манай найз цанагаа мал гэл. Лэж байлаа. Тэгэл манай найз тэнцээ явж идэм да. Гяс бейсэл оглчаал найз руу очиж даа гэдэг байж байтал. Тэгэл бейсэл оглцсон. Тэгэл манай зүрхэд ирдэн да. Юу би ч найзыг хараа баярлал. Өдөөс өсрөө хэлстэй баярлал. Тэгэл хүмүүсийн брейрот уусаа нэрний энэ тоглоомын нэрний утга нь стилэ брейрот юм чинь.
Хүмүүс Бреротыг яг хулгаж болохгүй гэж бодоод үс хулгайлсан л та. Найзтай хулгаалаа гэж бодоод найзаас асуусан. Тэр нүуний чи Бреротыг хосцсон. Лүүж босож авах гэж хам чалаараа хичээсэн. Тэр хүндний ямар ч боломж байгаагүй. Би аль хэдийн түүний Бреротыг хоссон байсан. Тэр бол үнэхээр айж сандарсан байх нь ойлгомжтой. Тэр хүн эцсийн хүртэл тэмцсэн. Би тэрүүний Крис өгөх гэж хичээсэн. Тэр султлаа л байсан. Нэг гэртэр хуудан тулаан болсон. Гэртээ байж байтал нөгөө хүн чи дахиад л гэрийн үүдэнд ирээд Брерот авах га үзэдтэй шүү. Бич гэрээ онгойлгосон. Онгон түүжэл, онгон гудын түүжэл байлаа. Шүнжэнгөө бол түүжэл, орой жонго түүжэл. Их анхааралтай байсан. Надад амар Бреротод байгаа бололтой. Хүмүүс байга миний үүдээр хэлээд байх юм. Магадгүй энэ ертөнцид найзаас өрөөх хүн байхгүй л та. Гэтэл гинэд элэгц хүчтэйг ярилцаад шууд орой олчихсон тэр. Би өдөр шөнөгүй гэрт дотор байж бүрхэ Бреротыг хамгаалж ирсэн. Найз холооноос гарсан бэл. Найз ертөнцөөс гарсан байлаа. Гэтэл нэг гинэд үүдэн дахиад нэг хүн өрөөдөрчсөн байх шүү. Бид ч та салахгүй юм да. Тэд үргэлж миний гэр тойроо явж байсан. Миний Бреротыг хусгаж үзэж байсан. Миний үүдээр нэг л хав тавьж байсан. Би мэдээж гэрээ сайн хамгаалж байсан. Би цохороор цохиж холдуулаад гэрийг гяст өгжэл. Гэтэл үүдэл чиг нэгийг тавьчихсан. Мэдээж бидний гэрт орсон надад таалагдахгүй нь ойлгомжтой. Энэ дээр миний стил Бреротын бичлэг өнөөдөр яа ингэ дуусж байгаа. Таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бай.